What's up? Маркшидрын 3 дахь өдрөөр хамтдаа илцгаа. Let's go. Өглөөний минь дөнгөж орчлон минь гэж сайхан унтаж босоод нүүр гар аваачаад нарны тусаад түрхээд өглөөний цайнд орсон байгаа. Цайнд орчоод мэйлээ нэг шалгачаад багчнуудаа аваад уурхайн зүг хөдөлсөн байгаа. Let's go. Морин хурдан уяа эвлэг бүхэн хүчтэй бэртийнхээ дүүн суман мэргэн миний Монголын ард үеийн чухал сайхан унтаарай. За тэгээд багжаа байдгийнхаа баруун хаяан зоочхоод ахилт руу орсон байгаа. Ахилтаа хоёр тишээ хуваагдаж игээд өглөө шууд устай эсгийн хэмжилтээ эхэлж хийсэн. Тэгээд хэсгэнийхээ ахилтуудыг авд дуусаад өнөөдөр 5 дахь өдөр отбооллын хэмжилттэй хөрсний уулгаа хэмжсэн байгаа. Хөрсний уулгаа хоёр тишээ хуваагдаад би Грис доогоорх тооён яваад манай хүн дээгүүрх тооё Пикетийн яваад дууссан байгаа. Тэгээд хэмжилтэд дуусаад кемпинг зүг хөдлөөд кемп дээр ирээд хоолнд орсоо. Хоолнд орчоод PT-ийн апдейтыг хийчихэд хөрсний уулгийнхаа бас ахилтыг хийчихэд тайлантай өнөөдөр тайлангаа хийж дуусгаад тайлангаа мэйлтчихэд уулын зүг хөдөлсөө. Уулан дээр дизайн бариулж байгаа хэсгэнүүдийнхээ төвшингийн шалгаад бэрмийн шавыг ахид тавьж өгөөд тэгчээд хойдлын үерийн ус хамгаалах далангийн шавыг тавьж өгсөн. Шавын 300 м газар тавьж өгчөөд усан сангийн шин төлөвлөгөө ирсэн тэрний дагуу шавын тавьж өгөөд тэгээ ерөнхийдөө өнөөдөр ажил дууссан байгаа. Дуусчаад кемпинг зүг хөдөлсөн. Кемп дээр ирээд багжнуудаа уйчаад хоолнд ороод гарт сайхан гадаад талбай дээрээ сагс тоглосон байгаа. Тэгчээд нэлээд сайхан тоглож аваад орж амарсан. За сайхан амраарай миний Монголын ард түмээ. Маргааш уулзцгаая. Let's go.